Хятадын сошиалын инфлюенсеруудыг цувралаар танилцуулж байгаа удаагийнхаа энэ удаагийн дугаарт Дэнзэн гэдэг төв залууг онцлоо. Олон хүмүүсийн од болох мөрөөдөл нь байнга бүтлгүүтэж нойргүй хондог байхад Дэнзэнгийн хувьд бол нэг л өглөө босч ирэхдээ од болчихсон байсан ховорхон азтай залуу юм аа. Хятадын Сичуан мужийн бүр аслагдсан хөдөөгийн нэгэн тосгоны маш ядуу ийм нэг малчин залуу яагаад бүх хятадын сошиалыг дөргүүлсэн их од болсон бэ гэдэг түүх бол их сонирхолтой. Хятадын гэрэл зургийн нэртэй төлөөлөгчдийн нэг Хубо гэдэг хүн бол тухайн нутгаар судалбар зураг аваад явж исэн байгаа. Тэгээд гэрэл зургийнхаа камерыг ингээ асаалттай норхоод юм авч явах хооронд нөгөө Дэнзэн бол яг ингээ өнгөрөөд явсан. Тэгтээ бол маш ийм цайлган ингээд хоргоо цайлган инээдэр ингээд тэр камерыг ихэд сонирхож ингээд инээгээд өнгөрсөн. Энэ 10 секундын инээдийг ингээд тайраад TikTok тавихад бол 2 цагийн дотор 10 сая хандлт авсан байгаа. Ингээ гэрэл зурагчин бол маргааш нь нөгөө залууг ирж олоод хамтдаа лайв хийсэн. Гэтэл нөгөө залуу чинь бол 3 дугаар ангид төгсөн гутаа шууд мал дээр гарчихсан ийм боловсралгүй ядуу хөөхөд тэгээд ерөөсөө энэ технологийн хөгжил дэвшлийг мэдэхгүй лайв маяг хийж байгаагийн ч ойлгохгүй яг ингээд үнэн бодит байдлаараа тэр хүнд хандсан бас хятад хэл байхгүй нихаа шишэ гэдгээс өөр үг байхгүй. Ингээд тэр лайванд оролцоход лайвыг бол шууд тэр газар дээр нь 30 сая хүн үзсэн байгаа. Ингээд Дэнзэн бол хятадын сошиалын охид эмэгтэйчүүдийн хамгийн хүсэмжит залуугаар тодорч өнгөрсөн жилийн турш хятадын сошиалыг байлдан дагуулсан. Ингээд Литан гэдэг тэр далайн түвшнээс дээш бүр 4000 метрийн өндөрт байдаг хэнийч үл мэдэх нэр нь мэдэгдэхгүй ийм жижигхэн тосгон бол бүх хятадын ард түмний танил газар болж тийшээгээ аялж уулзал маш ихээр очсон. Дэнзэнтэй танилцах гэж тэр нутаг орныг нь үзэх гэж хүмүүс очиж энэ нь бол тухайн нутаг орны эдийн засагт ихээхэн бас их ашиг орлого авч ирсэн. Тэгээд Литансяны засаг захиргаа нь Дэнзэн төрийн албанд ажилд авч соёлын аялал жуулчлалын нүүр царай болгосон. Ингээд Дэнзэн бол маш олон аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний рекламанд тоглосон. Тэр ч байтугай өнгөрсөн жилийн Хятадын төв телевиз CCTV-гийн цагаан сарын үйлчлэгт ирж бүр дуулсан байгаа. Ингээд бол Дэнзэн мэддэггүй хятад хүн байхгүй болсон. Залуу ч гэсэн бас боловсрал юмаа дээшлүүлж хятад хэлс орч олны танил болж энэ зүйлдээ бас хүл нээлэх гэж хичээнгүйл чармайж байгаа. Тэгээ сэтгүүл сурвалжлагч нарын асуултанд олны танил байх, од байх ямар байна вэ гэхээр миний хувьд бол мэдэж байгаа зүйл юу ч байхгүй. Тэгтээ би сайн л гэж бодож байна. Яагаад гэвэл манай нутаг орны бүх хятад хүмүүс мэддэг боллоо шүү дээ гэж хариулсан байсан. Тэгээд энэ соёлын аялал жуулчлал Дэнзэнгийн нэр хүндээр дөрөөлөн тухайн нутаг орн бол сэв хийхэл сэргээд тэнд маш олон үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид бизнесээ аваадсан. Тэгээ бүр зурагт хуудас илгээмжний нүүрэн дээр хүртэл Литан гэдэг тэр жижигхэн тасган гарах хүртлээр ийм нэр хүндийг олсон ийм хөөрхөн сонирхолтой түүх байгаамаа. Тэгээд яг энэ түүхээс ингээ харахад тийм ээ од болох нэг талдаа их амархан ч юм шиг, нэг талдаа их хэцүү ч юм шиг. Юутай ч орчин үеийн хот газрын хүмүүсийн энэ технологид шүртсэн амьдрал бол хичнээн их явцсан байна вэ гэдэг нь бас энэ нэг түүхээс харагдаж байгаа. Дэнзэнгийн ерөөсөө од болсон шалтгаан бол маш эгэл яг байгаагаараа байгаа хоргоо цайлган тэр дүр төрхөн мөн хөдөөгийн жинхэнэ гоё натурал унган байгаль тэр байгальдаа яг ажил хөдөлмөрөө хийгээд байж байгаа. Тэгээд эвдрээгүй энэ нэг ажилсаг хөдөлмөрч яг энэ чанар нь бол хүмүүсийн бүр ингээ голц зүрхний хайрыг ундруулж байгаа ийм л жишээ байгаамаа. Тэгээд энэ удаагийнхаа вологыг энэ хүргээд жаргаж байна. Дараа нь мөн сонирхолтой нэгэн инфлюенсерийн түүхээр дахин олзъя. Баяртай.